Амьдрал, түүний утга, бодит ба бодит бус харалтай ертөнцүүдийн талаар бас нэг сэдв өгсөн. За, амьдрах гэдэг утга агуулдаг бөгөөд амьдрна гэдэг нь физик бид яагаад энд амьдарч байгаа утга чанараа ойлгож байвал сайн байхсан гэж байна. Биднээс чинь одоо энд яагаад ирсэн, яагаад амьдарч байгаагаа ойлгохгүй төрчихсөн байгаа шүү дээ. Энд ингээл төрөөл энэ 3 бие амьдралтай мөнгөтэй хөрөнгөтэй их тохон амьдрал ингээл амьдралаа дуусгах юм бодож байгаа. Тэр кабалуудын явуулж байгаа хөтөлбөрт бүрэн автаад одоо цаанаас нь мөн бидний ухамсарыг сэргийхгүй төлөө олон арга хэмжээнүүд авч боргоцоо булчиргааг нь шохойжуулж нэгдэхгүй тулд одоо фтортой уус одоо хэрэгжүүлж байна. Хүүхдүүдэд шүдний төрхлөг гэж хийж байна. Тийм болохоор боргоцоо булчиргаа нь сэрхгүй учраас 3 дахь мэлмийн нэгдэж юмаа мэдэхгүй. Тэгээ дээрээс нь бас биднүүсийн ингээд сэрх тохиолдол болгонд доороос ингээд биднүүсийн сэрж байгаа давтамжийг унгаах югаар завсар зайгүй бөмбөгдөж байдаг. Тэгэхээр энэ чанараа ойлгоход сайн байхсан гэж байна. Тэгэхээр амьдрал гэж юу вэ гэж бодож үзээрэй гэж та бүхэн ер нь биднээс яагаад амьдарч байгаа. Энэ зүгээр ирээл амьдрал хүүхдээ гаргаад мөнгө төгрөгтэй ингээл мөнгө төгрөг олохын тулд одоо өөрийнхөө хүснээр сайхнаар биш ердөөсөө л цаг завгүй мөнгөний төлөө амьдарч ин гэдэг чинь биднээс сайхан амьдраад байна уу? Чөлөөтэй амьдраад байна уу? Эсвэл хин нэгнийг мөнгөтэй болгох гээд боол хийгээд байна уу гэдгээ эргцүүлж нэг бодоорой. Үүн дотор бодит амьдрал гэж юу юм? Одоо энэ 3 хэмжээст бодит амьдрал гэж юу юм? Бодит бус амьдрал гэж бас юу юм бэ? Энэ бүхэн яагаад холбогддог юм гэх мэтэр өөрөөсөө асууж үнэн гарцыг олох нь чухал шүү гэж эргцүүлж бодохдоо. За, амьдрал болоод амьдрах гэдэг бүгд утга агуулгатай. Би хаанаас яаж ирсэн? Яаж амьдрах ёстой? Юуг туулах сонирхолтой байгааг өөрийгөө хөгжүүлэх арга ухаанд суралцж байж энэ бүхнийг олж чаднаа. Амьдралынхаа утга чанарыг ойлгоноо. Би яах гэж ирсэн, хаанаас ирсэн, юу туулах гэж ирсэн гэдгээ өөрийгөө хөгжүүлчих юм бол энэ асуултынхаа хариултыг хэн нэгнээс биш. Хамгийн гол нь хэн нэгэн одоо та хэд асуусан шүү дээ. Би ямар хэмжээстээс ирсэн бол, би юунаас ирсэн бол гэд хүнээр хэлүүлэх биш. Бүх юм чинь таанаас дотоод ухамсарт сүнстэйгээ холбогдох юм бол ухамсарт сүнс маань энэ дэлхий дээр хичнээн дахин төрөл авсан тэнд хэрэгтэй бүх мэдээлүүд хадгалж байгаа учраас бүх одоо биднүүсийн гол өөрийгөө эргцүүлж бодоод дотоод хүнтэйгээ дотоод ухамсартайгаа холбогдоод ярилцах юм бол бүх асуултын хариул бүгдөө дотоод ухамсарт чинь дотоод хүнд чинь байгаа шүү. Тэгэхээр өөртөө цаг зав гаргаад эргцүүлэн бодоод байх нэ. Ер нь тэгээ бүх хариулт нь ухамсарт сүнсэнд байгаа. Тэрнээс биш уналт босолт гэж байхгүй. Ухамсарт сүнсэнд уналт босолт байхгүй. Биднээс төр зур унаад төр зур ингээд босоод байна гэдэг маань физик бие маань физик 3 бодит ертөнц маань болж байгаа үйлдэл болохоос ухамсарт сүнсэнд бол тийм юм байхгүй нэ. Тэгэхэр бүх асуултыг бусдаас ирэн хайх бус өдөөсөө хамгийн ихний зөв техник нь одоо биднээс энэ хилгалыгаа хичээлээр зааж байгаа шүү дээ. Зөв техникийг цогцоор нь тэр нь хамгийн ихнийх нь зөв төвлөрч сурахаас л эхэлдэг. Одоо өөртөөгөө ярилцаж асууж эргцүүлэн бодоход зөв төвлөрч сурахаас эхэлнэ. Төвлөрч сурна гэдэг өөрийн ил ухаан бодлыг дотоод ухамсартайгаа холбох ухаан юм аа гэж байна. Тэнд хизээ төвлөрлөөр холбогдсон өөрийгөө олно. Тэнд зөв зам, гарц, арга ухаанууд нэгдэн бусад онцгой чадварууд чинь нэгддэг юм аа. Зөв төвлөрөөд сурвал. За, танай гариг дээр амьдрал 2 утгыг агуулдаг. Нэг нь бодит, нөгөө нь бодит бус. Гэхдээ тэд бодит бус, бодит ертөнц маань хамтран харалдаа оршиж идэг. Хоорондоо зөрчилдөхгүйгээр зэрэгцэн оршдог юм байна. Хүнийг та нар яагаад ялган харж ухаарч чадахгүй байна вэ? Энэ бүхэнд юу саад болоод байна вэ гэж өөртөө дүн шинжилгээ хийж цаашид сурах, мэдэх, өөрийгөө өөрчлөх тал дээр шин санаа, шин арга ухаанаар амьдрах тухай бас нэг бодож үзээрэй. Мэдээж
энэ биднээс харж чадахгүй байгаа энэ шалтгааны нэг нь материалын орчин маань нөлөөлж байгаа. Гэхдээ зөв замаар, зөв аргаар зохицон амьдраад сурчвал бидэнд хэрэгтэй. Тэгвэл биднээс бас тэднүсийг харах боломжтой гэсэн үг. За тэгэхээр бодит харалтай амьдрал ба ертөнц гэж юу вэ? Физик биет бүхэн бол одоо биднүүсийн яг энэ амьдарч байгаа амьдрал энэ маань бол бодит физик биет бүхэнтэй байгаа энэ амьдрал маань бодит ертөнц юм аа гэж байна. Энэ бодит ертөнцийг сэрэг бодит бус ертөнц болгон хөгжүүлэн өөрчилж болох уу гэвэл болно. Тэрв та нарын ухамсар өөрчлөгдөн физик цул бодит бий, физик сэрэг бодит бус ертөнцтэй нэгдэж болно гэж байна. Ухамсараа өөрчилж байгаа хөгжүүлснэ. Энэ нь давхарцсан хэмжээстүүдийг нэг шугамд оруулах, түүгээр дамжин ээшлүүлэх тухай байх юм аа гэж байна. Бодит бус ертөнцид юу хамаардаг вэ гэвэл бодит бус ертөнцид та нарын харж чадахгүй байгаа бүхэн хамаардаг аа. Тэнд бодит биет зүйл байхгүй бөгөөд харин чөлөөт соронзон орны үйлчлэлээр бодол хаана байна? Тэнд сэрэг бий байж өнгөний санамжуудыг харах болно гэж байна. Одоо янз бүрийн дүрсээр харна гэсэн үг шүү дээ. Өнгө гэдэг маань дүрсээр харна гэсэн үг. Яг бодит физик биетийг олж харахгүй бодлороо хаана байна? Тийшээ очино гэхэд тэднүсийг өнгөөр дүрсээр харна гэсэн үг. Хэрв бодол гэдэг хязгааргүй бүтээн байгуулдаг. Тэдгээрийг хязгаартай өөрт хэрэгтэй үед бүтээгээд бусад үед хязгаартай чөлөөт сонголтоор үлдээдэг байсан бол сайн гин. Одоо биднээс энэ чинь нэг юм бүтээчээл тэгэл тэр чигтээ үлдээдэж штэ. Одоо энэ дэлхий дээлгүй одоо янз бүрийн юмнууд. Тэгэхэд одоо тэр хэмжээстүүдэд болохоор хэрэгтэй зүйлээ бодлоор бүтээчээл тэгэл устгачаал ямар ч үлдэх юмгүй тийм байдаг бахна штэ. Тийм байх юм бол одоо биднээс сайн байна гэж байна. Олон өнгөний оршин тогтоц тэдгээрийн урсгал хөгийг мэдрэх бүрэн боломжтой шүү гэж байна. Тэр юунд өөрийгөө ухамсар сүнсээ хөгжүүлчих юм бол энэ бүхнийг бид яагаад хэлж байна вэ гэх юм бол хөгжиж чадвал та бүхэнд бүх чадвар байгаа бөгөөд үүнийгээ төр мартчихсан байгаа гэдгээл ойлгоход болно. Тэгээд ухамсар сүнсээ хөгжүүлчихээр энэ бүхнийгээ бүх чадвараа эргээ санаж болно гэдгийг та бүхэнд хэлхийг хүссэн юм аа. Тэгэхээр бусдаас эрэл хайгуул хийх биш, өөрөөсөө эрэл хайгуул хий. Өөрөөсөө эрэл хайгуул хийхэд чинь дээд зөвлөөс туслаад хамгийн зөв бясалгаж сурах энэ арга техникийг энэ хичээлүүдээр олгож байгаа шүү гэдгийг та бүхэн сануулж байна. Иймэрхүү сэдвээр ярилцлаа.